Та бүхний амрыг ирээ. Дотоод иргэн сургуулиас бэлтгэгүүрдэг Цахим ТV юу болоогийн хашин дугаарыг бэлтгэгүүргэж байна. Энэ удаагийн дугаартаа Цагдаагийн сургуулийн дамжин захирагч багш Цагдаагийн Ахмад Лавдэр жогшиг урьж оролцуулаад байна. Та сар шинийн барийн өдрүүдэд Артем нартай нохотон хамт үүрэг гүйцэтгсэн байгаа. Энэ талаараа мэдээлэл өргөнө. Дотоод иргэн сургуулийн сонсогч суралцагч багш нар бид нэр баяр ёслолын өдрүүдэд Гудамжсан болон олон нийтийн газар нэмэгдлэр үүрэг гүйцэтгэдэг байгаа. За тэр өрөөний хэмжээнд Артем гэдэг өөрийн тэжээдэг нохотойгоо албан үүргээ гүйцэтгэсэн байгаа. За ер нь нохотой хамт үүрэг гүйцэтгэхийн ач холбогдол нь юу юм бэ? Ард иргэд ер нь одоо нохотой хамт үүрэг гүйцэтгэхийг тэр бүр сайн мэддэггүй байгаад байдаг те. Энэ талаар та мэдээлэл өгнө. За 1990-с 2000 оны үед бол цагдаагийн байгууллага, цагдаа сэргийлэх байгууллага маань өөрийн үнж ирж нохоо хамт бол үүрэг гүйцэтгэжсэн тийм түүх холбоотой байдаг. За миний бие болохоор өөрийн тэжээвэр амтан болох нохотой үүрэг гүйцэтгээд Гудамжсанд олон нийтийн хамарсан нийтийг хамарсан эрэг тийм байдлыг бий болгосон байгаа. Энэ болохоор нохотоо Гудамжсанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг маань нэг талаараа тээврийн эрхслийн тээж одоо хар тамхи мансуурлах бодис сэтгэлнөлөөс юм бэлтгэлийг одоо илрүүлэх зорилготой нохоогоо анханаас нь тийм тэжээж эхэлсэн учраас Гудамжсанд үүрэг гүйцэтгсэн байгаа. За тухайн нохоо Артем маань болохоор одоо өнөрлөх чадварыг бол бусад сургуулиудыг бол төлтөө сургуультанд хамрагтаа явж байгаа гэсэн үг. Артем нартай нохоогоо одоо та хизээнээс хэл тэжээсэн бэ? Яаж сургадаг вэ? За нохооны хувьд болохоор би 2 сартаас нь ахуулаад анх тэжээж эхэлсэн байгаа. За одоо Артем 1 нас 5 сартай гүлгэн нохооны төрөлдөө орж байгаа. Тийм хичээл одоо сургалтын хувьд бол ерөнхийдөө цагийг тогтмол одоо Артемтэй өнгөрүүлэх, дээрэс нь өөрөө судалгааны ажилд явах гэх мэтлэн зүйлүүдийг маш сайн судалцсны үндсэн дээр одоо хичээл сургалтын явдаг гэсэн үг. Замын цагдаа одоо ганцаар биеэр үүрэг гүйцэтгэхийн хажуугаар одоо нохотой үүрэг гүйцэтгсэн илүү давуу тал ач холбогдол нь ер нь танд одоо замын цагдаа хүний одоо сурагч хүний үднээс юу гэдэг вэ? За одоо 21-с 22 дугаар зууны үед бол одоо хууль бус тээвэрлэлтийг бол одоо тээврийн хэрэгсэл буюу бусад технологи ашиглаж тээвэрлэдэг бас нь дэлхийн нийтийн одоо шиг тогтоогдсон байгаа. За одоо эрэлж нохоо юу одоо нохоог бол яг албандаа бол зохицуулж одоо тухайн нохоог одоо ашиглах зориултаар үнэрийг нь ашиглах гэх мэтийн зүйлүүдийг ашиглахын хувьд одоо Гудамжсанд үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг. За дотоод иргэн их сургуулийн сонсогч суралцагчдынхаа хамт одоо амралтын өдрүүдэд бол нохоогоо тогтмол одоо бэлтгэх сургалтанд хамрагддаг байгаа. За энэ нь болохоор ямар ач холбогдолтой гэхээр одоо цагдаагийн байгууллага томилогдсон ажиллаж байгаа албан хаагч нар маань болохоор 21 аймаг 9 дүүрэгтэй бол яг ирж тухайн хамт бол үүргээ гүйцэтгэж эхэлдэг нь энэ нь болохоор ач холбогдолтой байдаг. Тийм учраас одоо сонсогч суралцагч нараа одоо анханаас нь одоо нохоотой хэрхэн зөв харьцах, нохоог хэрхэн төлөвшүүлэх гэх мэтлэн зүйлүүдийг бол анханаас нь сургаж бэлтгэж байгаа гэсэн үг. За ирж нохоотой хамт одоо албан үүрэг гүйцэтгэсний хувьд бол одоо ирж нохоо бол одоо өнөрлөх мэдрэмж нь бол хүнээс одоо 2000 дахин одоо ерөнхийдөө илүү байдаг. За тухайн одоо ирж нохоо маань одоо 60-аас 450 метрийн хооронд бол одоо хар тамхи буюу мансуурлах бодис сэтгцэн нөлөөлөх юм бэлтгэлийг одоо ингээд илрүүлэх бүрэн чадвартай. За энэ зүйлээ илрүүлсний дараа одоо тухайн сурагч багштаа бол одоо мэдгэж идэг тухайн хууль бус сэтгэдэг олж татахад маш их тусалдгаараа одоо ач холбогдолтой байдаг гэсэн үг. Нохоо тэжээхийг хүсэж байгаа болон нохоо тэжээдэг сонсогч суралцагчтай аль багштай залуустай хандаж зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. За нохоог бол ерөнхийдөө анханаас нь одоо маш сайн судлах хэрэгтэй. За энэ яаж судлах вэ гэхээр эцэг эхийн мэдээлэл буюу одоо нохоо холбоо юу микрочип байгаа эсхийг бол мөн адилхан ингээд сайн судалжсны үндсэн дээр нохоогоо бол тэжээж эхлэхийн зүйтэй баг. За мөн дээрэс нь одоо манай нохоо тэжээдэг залуучууд сонсогч суралцагч маань болохоор Гудамжсамаар олон нийтийн газраар нохоогоо авч явахдаа иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хошуучийн зүйлэх, хантаазын зүйлэх ямар нэгэн эрсдэлтэй байдлыг бий болгохгүй байх хэмжээний арга хэмжээнүүдийг авах хэцүү байдаг. Олон нийтийн газраа одоо нохоог одоо авч явахдаа хошууч буюу хантааз бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс одоо маш сайн сэргийлэх ёстой байдаг. Юу болоог энэ хүрээд өндөрлөж байна. Би та бүхэндээ Цагдаагийн сургуулийн дамжин захирагч багш Цагдаагийн Ахмад Лавдэр жогшиг үнэн чанд Артем нохойтой хамт урьж оролцууллаа. Баярлалаа, баяртай.